Усныхаа боолтыг суултгын өчигдөр орой утгаад л байжсэн тэгээд. Согч ингээл хамт яваад юм байна. За би нүрээ ингээд салбитгаар шууд ингээд арчдаг. Алчуураар арчдаг байж байгаа. Тэгээд дараа нь алчуур нь маш их ням хөрөнгөлөгдөг тийм ээ. Дээрээс нь солонгос хотууд ах тишүү гээд дандаа нүрээ салбитгаар арчдаг юм лээ. Тэгээд дүүрээ гэхгүй. Тэгээд арчаа сурцсан чинь салбитг надаа амар цэвэрхэн. Усанд ороод 2 метрал гэлс орчуулчаад тэгээд 10 цагаас гэрээс гарна. Усанд орохгүй шууд явна гэр хажууд болохоор. Сайхан өглөө. Сайхан усанд ороод ирлээ. Коронавитой учраас нийтийн шүршүрт орж ирсээс ойрох юм чин гэртээ ирээд орсон хамаагүй дээр. A romantic evening, and I guess I'll just see you kids around. 99. You're not a бэлдээд гарахад яг 10 цагаас гарах юм байна. Юу өмсөж явдсан бэлээ? Цагаан хувц амарч байсан өмсөж ирээрэй гэсэн. Wedding хурмын будалд хийн гэж тэгжсэн. За энийг өмсчихье гэж бодож байна. Арай албаны биш мөртлөө хурмын будалд нь жоохон төгхөл тийм те. Энийг өмсөд цайврын дээр харан дээр цайвар өмсөж жагаад болъё доо. Витамин авах мартсан шүү дээ. Витаминуудаа хальт харуулж ин рутеин гээд нүдний витамин байна. Өдөрш нөгөө компьютер утсаа оролддог учраас энийг өдөрт нэг удаа. Энэ бол D витамин, омега 3 байна. C витамин. Эдрийг одоо ингээд нэг дор ууч хармуу учраас би сая өглөөний цагаан утас юм чинь рутеин, омега 3 уугаад тэг өдөр ирээд орой бас би ажилтаа ахгүй цагийн ажилтаа орой ажилдаа явахдаа энэ витамин C, витамин D 2 уучна. Энэ нөгөө Omega Nutri-Life гээд хумсны арсны витамин байсан амар муухай амттай болохоор уух байгаа ингээд тавьчихад байгаа тийм байна. Витаминууд бол коронавиг үе заавал уух хэрэгтэй шүү. Би яагаад энэ усныхаа шүүхийг ингээ хийцэн гэхээр нэнгүү шууд энэ дээр байждаг нь айгүй амар. Гэлцэхгүй бол цаа байлаа шүү. Нарны тусал төрхөж гарна. Анзаарсан бол би бүр бэлтгэл ихтэй хүртэл шил зүүдэг. Нэг удаагийн линз зүүдэг. Нүд бол хамгийн үнэт зүйл болохоор нэг зүгээл шууд хаяна. Өдөр. Ялангуяа манай монгол шиг уур амьсгалтай хүмүүс бол яг нэг удаагийн линз зүгээр санагддаг. Энэ миний хараа айгүй муу. Жинхэнэ хасах 175. За гараа угаана гэхлээр сая тус төрсөн болохоор линз зүгээс өмнө гараа заавал угааж явах хэрэгтэй. Нэг бактери нэвтрүүгээ хийн гэсэн үг учраас гараа угаасныхаа дараа хуун дээрээ тавиад талент тарахгүй гэж нэг боддоо. Ингээл болоо.
Нэг удаагийн линзлүүд юусаа аргаж өгдөг ч юм уу, бохор орох морох юм байхгүй болохоор нүд юусаа өгдөг. Кэт, вансын кэт өмсөй. Тэг гарын өмд жоохон томдчих. Заах. Салон дээр нь очиод хичээг аваа тэгээ хамт яг хэмжээний зураг авах газар руу хамт явна. За Монгол тавын энд харагдаж байна. Тэсэн нүний хотырт дөө. Айгу хоцроо. Бишлэг гэж байгаа шүү дээ. Сайн байна уу? Амар хөөрх хийж байгаа. Энэ их хөөрхөө байна. Арьсаа яаж бэлдээ? Би маск тавьсан. Маск тавиад тэгээ нөгөө төлцсөн болохоор нүрээ өчигдөр хинэттэй болсон. Гата бүр маш аимшигтай болон байна. Зияг мамаа. Чиний бэрээ. Бүр амар их амжилт гаргасан мундаг ихч байгаа. За. Окей. Амстан. За миний барих юм хаа вэ? Тэнцэн баггүй юу? Санаа өгч байгаа. Бобиг маань 5 сая оны шагналтай Global Beauty Contest. Чиглэрийн орох төрөл болохоор Бука цагийн үзэн wedding plan. Зэрэг авах их өрөөнтэй. Танасаа нөгөө өгөгдсөн формулстай бодолттой болохоор чам зохицохгүй нэр санаагүй. Одоо зохихгүй болоод яах вэ? Охин гэж. Ер нь мейкап сургалтууд хэр удаан хугацаанд тэгээд сургалтын төлбөр энэ төрн хэрэг байдаг юм. Виз болохгүй шүү дээ. Виз өгөхгүй. Нөгөө коллеж маягаар явдаг юм лээ. Extension коллеж гэсэн үг үстэй ер нь бол. Ааха бараг л. Тэгээд коллеж гэсэн юугаар явдаг. Виз 3 сараас 6 сар муугасаар яваад байдаг юм лээ. Төлбөр нэг үнэтэй төлбөр нь одоо бараг нэг оюутны нэг жилийн нэг удирдлын семестрийн мөнгө зүүн гэж 2 сая юм байна. What the hell is even that? Тэгээд зөвхөн сургалтын төлбөрөөс гадна будаг энэ бүх юм өөртөө амар үнэтэй эдгээр будагнууд танаасаа нэг авах ёстой шатдаг будагнууд амар үнэтэй юм байна. Сайн юм байна. Гэхдээ амар гоё. ийм бодол бодох юм байна тийм. Айгуу сүртэй бүгд ийм цагаан юм өмсөж байгаа бодох хэрэгтэй юм тий. Ингэж хот бодож үзэж байгаагүй болохоор бас сонирн байт юм байна. Ямар боллоо? Үсэж гэнэ үний юу идэх үү? 뭐 마셔? 나는 그냥 라떼, 아이스 라떼. таныг завтай байсан бол гоё гадуур суухгүй юу те? Чи өөрөө одоо явах гэж. Харин Би одоо цогцын нараас завтай. Өдний бас хүнтэй учраас. Тэр зүгээр ингээд хужаан. Тэгээ өнөөдөр кофе уугаагүй юм чин нэг кофе ууж чаддаг чугай. Яа. Яг орохгүй юм л. Бүр оролцсон. Энэ юутай тост гинэ юм. Хайби интерхсэн юм тий. 맛있겠다. 잘 먹을게요. 고마워. 저도 고마워요. Нэг юм гэртээ ирж байна. Энэ харагдаж байгаа манай байр энэ. Энэ одоо манай байр ёгоос гараад 1 минут амирхан.
Одоо гэртээ ороод тэгээ дахиад ажилдаа явна. 5 цаг болж байна. 5 hours later. Тас өмнө англи хэлний 66 хоногийн чаленж буюу солонгосын нэг юм сайтаас гаргасан юм чаленжэд өдөр болгон дайри бичдэг байгаа. Тэгээд 6 сарын 24-өөс минийхээ эхэлсэн байна. Одоогийн байдлаар 8 сарын 28-нд 66 өдрөө дуусгах нь хөлбөрөө буцааж авдаг байгаа. Яг энэ аргыг би хэрэгжүүлээд бас өөрөө солонгос хэл заагаад солонгос хэлний 66 хоногийн чаленж гээд бас оруулсан байгаа. Одоо энийгээ бичээд ингээд нэг өдөр маань дуусгая.